Онлайн хичээлийн сорил даалгаварт үнэлгээ тохируулах. Багшийн ирэхээр студи хоум руу орно. Багш ирэхдээ хичээлээ сонгоно. Хичээлийн үндсэн нүүр хуудсанд байрлах дадлага ажил, сорил, даалгавар гэсэн сабсекшнуудын ард байрлах конфигур товчийг дарна. Гарч ирсэн харилцах цонхны grade дотроос тохирох сонголтыг хийж save дарна. Тухайлбал, сорил 2-ыг журналын явцын шалгалт хэсэгт харуулах бол конфигур товчийг даран grade дотроос явцын шалгалт гэдгийг сонгон save дарна. Суралцагчийн ирэхээр орж дүн харах. Суралцагч өөрийн ирэхээр тухайн хичээлээр авсан үнэлгээгээ харахын тулд прогресс цэс рүү орно. Прогресс цэсэн дотор суралцагчийн үнэлгээ графикаар болон дэлгэрэнгүй байдлаар харагдана. Багшийн ирэхээр суралцагчийн оноо харах. Тухайн хичээлийг судалж буй нийт оюутны оноог харахдаа багш ирэхдээ курс дотроо инструктор цэсний student admin view grade book-ийг сонгоно. Энэ хэсэгт тухайн курсыг судлан суралцж байгаа нийт суралцагчдын авсан оноо хүснэгтэн хэлбэрээр харагдана. Зөвхөн тухайн суралцагчийн оноог харах. Хичээлийг судлаж байгаа зөвхөн нэг суралцагчийн оноог харахын тулд багш ирэхээр инструктор цэсний student admin цэс рүү орж view specific learners grades and progress цонхон дотор суралцагчийн нэр эсвэл мэйл хаягийг бичээд view progress page товчийг дарна. Progress page цонхон дотор тухайн суралцагчийн үнэлгээний график болон дэлгэрэнгүй нь тодорхой харагдана.